оны 7 сарын 3 бидний дараагийн аялал Хөвсгөл явнаа. За хотод жоохон бороотой. Замдаа булган дээр нэг онцоод Хөвсгөлийн ирэг дээр 2-3 онцоод тэгээ буцаж ирнэ. За тэгээ сонирхолтой сонин содын байвал та хэдтэй үзүүлээд явна. За манай аяллаа хамтрагчд бол яг хэвээрээ машин солигдсон. За яг өмнөх аялал шиг ингэж эхэлж байна. Хотоос нь 200 гаруй яваад дарахнаас Эрдэнэтлүү салдаг уулзуур дээр бид цайлцгааж байна. Тэжим нэг бичлэг хийгээд хальт. Амондра залуу бантангаа идчих. Чи орох юм уу яах юм гэдэг. Үгүй танаас хайчин болохгүй юм штэ ингээд би нэвтэрч чадахгүй байна гэсэн чинь орох юм уу орохгүй юм уу тэрийг л хэлчихсэн гэсэн. Орохгүй гэсэн чинь за гэдэг. Үгүй энэ яс дэшлэх гэдэг сайт руу чинь харин тийм вебсайт руу чинь нэвтэрч чадахгүй байна гэдэг. Амьдралын амчин төв заяаг олохгүйгээр замгарах юм биш биз бүлаяа. За манай тэнийг нэмэнийг бичлэг хийж чадахгүй намайг ярилцгаа сууж байна. Тэгээ хацгаа ямар гоё байгаль дэчвэ те. Ханаа аваа ан дээр сонсож байна. Та ямар өнөтөр саконагч ямар YouTube дээр Аагүй. Это намайг аваач. Сэвит. Бидэд булганы өн төнгөрөөд энэ бас ямар гол юм болоо би одоо сайн мэддэггүй бас нэг ийм гоё газар буулаа. Үлгэр цаашаа. Төлөвгийн давааныхаа бичлэгийг хийхээ мартчихж. Тэнд айраг 10,000 гэж байна. Ийм гоё газар отголлоо манай гурван гэр бүл. Бага хийлдэг майхантай. Одоо тий хоол ундаа хийгээд марцгаанда маргаа шууд Хөвсгөл орно. Окей. Өглөө байг. Тэнийгэрээ. Хамгийн чигтэр нь Бидэд Хөвсгөл аймгийн Тариалан сум дээр ирсэн байна. Тариалан сум зам дагуу зүлэгтгэхийн газар. За тэгээд Хөвсгөл аймгийг зорж байгаа болон буцаж байгаа хүмүүс байвал за энд нэг гоё зүлэгтгээд нэг 2 давхартай зочид буудал, 1 давхартай ресторантай маш гоё хоолтой газар байгаа шүү. Та хэд мань тэг сайхан зам дагуу хөл гараа амраанга орж цайлч чадгараарай. Хоолны ам чанар гэжсэн үнэхээр янз юм байна. Аймгийн төв Мөрөн хот руу орж ирлээ. Зам мам бол асуудал уу сайхан байна уу? Одоо цаашаа нуурлууга хатгал руу арай хэр байд юм байгаа мэдэхгүй. За эндээс нэг намаа орж нэг багхан сервис хийгээд дутуу юмнууд авчаад
Тэгээ цаашаа шууд буудлах газар очино. За тэгээд хөвсгөл нуурын ирэг дээр очиж уулзцаая. Жанхаагаараа даваад бид хөвсгөл нуур руугаа уруудж байна. За зам бас л асуудалгүй байна өө. Бүгдийн сайхан ингээ хусаа янзлалцсан юм байна. Тэр нь янзлаад л яваад байгаа юм байна. За хөвсгөл нуур маань тэнд харагдаж байна да. Аагс ямар том. Би ч та хамгийн сүүлд хизээ ирснээ сандав. Баг бахтаа л ирчихсэн баг. Аяллаа сэтгэл хэрвээ. За, манайхан гэр бүлээр аялаад гоё нөө. Баягдын сайханд хүний сайхан нуртайгаа хамт байна. Стэн цагаагаар энэ юм үнэс тэгшэрсэн сайхан биш үү? Тэм нөхөө. Сая хөвсгөл дэрчээд буугаад гээл цэгцрээл байж. Эхнээсээ цэгцрээл байж. Мами цагаа бэлтэж байгаа мó мами. Мами цагаа бэлтэж байна. Манай люкс хаусын тогтцсон уу? Манай люкс хаусын нөө. Огиэс уурган гэрлээ. Одоо энэ сарвч. Сарвчаа татчих яг үнэ. Аль би яах вэ? За. Сакуна. Энд чинь ингээд доол ингэж байх хэрэгтэй. Газар руу ордог юм уу? Сэтгэл гоё наа. Уул нь нэгдүгээр ангид иржсэн ч гэсэнтэй ер нь мартцсан баг сандаг болохоор одоо яг анх удаа ирж байгаа юм шиг мэдрэмжл авчихсан. Хөвсгөл ирсэн эхний өдөр ямар вэ? За дадлаа ээж дээр ирсэн сайхан байна. Хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ дадлаа ээж рүү хараад чилрээл кофегаа уугаад суучтэй. Хөвсгөл далаа ирэг. За энд томчул би ууж байна. Энд хүүхдүүд аим шиг кино үзэж байна. Ингээд бид нуурлуугаа явлаа. Ямар ч сан нуурынхаа эргийг үзээд за цаашаа явсных гээд усаа авнаа. Тэр мод руу ороод цаад эрэг дээр нь очиж үзсэн. Өнөөдөр нартай халуун өдөр байна. Гэтэ халуун ч гэсэн юу байна? Нуурын нэг хүүтэн салхих байна. Ван хоёр ямар ч орж бүтэн орно гэнэ. За. Тэгээ. За доош хэвтэрээ ананда. Тэгээ чи бүтэн орно гэсэн хотлаа л шүү. Манай хэвтгэн хэвтээд тоглосон тоглоо. За хар зогсоо. Эмэгтэйчүүд бол орох шинж ба. За жаав дүүг авцсан мэ яаж орох вэ? Зүгээрээ. Моцын одоо хоёр дахь том нуур.
нэгт увс ордог санагдаад байна. За тэгээд хөвсгөл далай маань өөрөө цэнгэг усны дэлхийн цэнгэг усны нөөц 0.4% ганцаараа хангалтдаг юм байна. Хөвсгөлд бол нийт 46 гол горих цутгадаг бол ганцхан эгийн гол нь хөвсгөл нуураас их авч урсдаг. За тэгээд эгийн гол маань өөрөө нөгөө нэг сэлэн мөрөндөө цутгаад байгаль талаа руу хойшоо гараад урсдаг юм байна. Бас тасархай байх шүү. Бид жанхан хэрэг дээр байгаа. Тэр юу гэдэг бооцоор зураг аваад байна тий. Саруулаа. Хорхоггүй аялал гэж юу ах вэ? Хорхогоо. Хорхог инээ тахаа. Энэ хэрэггүй хавар ам. Болно. За хорхог гэрсэн. За яач вэ та хэлээрээ. Яна би юу яасан гэж. Майхны энэ газанд бүдэрсэн. Тэгтээ миний хөл мушгирсан. Тэрнээс миний яс гайгүй. Одоо ямар анштай галээ? Энд чинь нөгөө юу штэ. Шууны ясны нарийн хэсэг нь ингээд хугарсан. Цууралттай гэсэн. Тэгтээ зөрөөгүй. Гэтэ энэ нэг харсан болоод юм за яах вэ ингээд ячваа тэгээд гайгүй гэлтгчлээ. Тэгээд нэг яахгүй л имлэг орж. Тий. Тэгээ та хэдтэй гэж захихад уу гацаал сайн харах уу сайн харж байгаарай л гэж тий. Гац тий. Аа. Өндөрөөс хитэ өмсөхгүй намхан юм өмсөж явах хэрэгтэй. Гэтэ энэ гацгүй байж болохгүй мó? Ингээд татахгүй байвал яа дээ болохгүй юу? Ер нь бол болно. Болно шүү. Салхихгүй л бол ягчгүй үсттэй. Одоо завиндаа сунаа. Зав хүслээ хадаа үзээд цаана бас нэг өөр ямар газар хичвэ. Үзээ 50 байд юм байна. Бид тэд бөөндөө гээд 40,000 болгож байна. Хүүхдүүдийг амдыг бол 10,000. Томчуулыг 30,000. Том хүүхдүүд анукаг 20,000 гинэ. За одоо тэр хэрэглөө тэр портлоо. Тэнд нэг цагаан завтай байгаа. Тэрний тэр аваас бидэд завиндаа суугаад хүслээ хад руу явнаа. За тэгээд завин дээр суучаад уулзъя. За чи энийг хөөе. Зааж гэж авах байж байгаа. За. Байж. За энэ завин дээр суугаад явах юм шиг байна. Хүн байдгүй. Одоо хүлээн дээ. Өөр яах вэ? Завин дээрээ суусаа. Одоо утахгүй хөдлөлөө. Батгал хийслээ. За баахан зураг авсан гүйсэл. Жоохон бороо шивэрч байна. Одоо бид энд яг тэр уулаас өндөр газар зогсож байна. Тийм үү? За тэр цаана харагдж байгаа уулнаас гүнзгий хэсэгт нь зогсож байгаа юм. Доошо 287 м гүнзгий. Хомбогчод орж явдаг уу? За хүслийн хад маань л тэнд харагдаж байгаа шүү. Тэнд харагдаж байгаа шүү байна. Гэрэл.
Өглөө мандах нарны цацрагийн тоогоор Монголоо дуулана. Өлмид орлогсон газрынхаа үндэс тоолон Монголоо дуулана. Аргисингэн үнэрэн самса цорг тул Монголоо дуулана. Аргамгийн зоонд дэрвэж онгодын хэмэртэй Монголоо дуулана. Энэ доошоо бол нийт 25-аас 30 м гүнзгий байгаа гэж шүү. Тэгээд энэ доод ёроолын чулуун харагдаж байна гэхээр өвсгөл нуур маань ямар зэнгэггүй гэдгийг хэлдэг чинь. Зураг бичлэгээ хийцгээгээд завгүй байна. Мая. Танай дүүгийнхээ зураг авч өгч. Асл гоё мана. Ятан дээрээ буусаа. Бас хүсэл биелүүлдэг шидтэй хат гэсэн. За хүслийн хатан дээрээ ийм сайхан зам гүүр бариад сайхан тогтчулсан юм байна. Тогтчлт нь одоо ч гэсэн үргэлжилж байгаа юм байна. Тийштэй тэр сонгон ургацсан биш тарж байна. Хүслийн ядныхаа доош бууж ирээд бэлэг дурсгал байт юм байна. Юу яа дахиад чи хөөсгөл талаас Сүхбаатар онгоц. Урцсан дэмдрий хөдөө явъя хөлөө баярлуулъя усан сүслий хандлах уучлий шүнийг ирлээ гадаа хоны санаа нийли замда тори шавар сууи наран ганди салхин цохоли сандарч бүлэри хөгжилтэй яви хамтдаа аюулъя Омон байрын төрхөн дооси баян хангай хишгэн танархи улс Монголоо тойрон айли эхорно бахтан даваагаа уруудаад ямар ч зэн цаатангуудын урсц байна, цаа буун байна. Энэ орны хальт дэлгүүрснэ бид одоо өвсгөлөөсөө буцаад болгонлоо явна, болгондоо анаалах дорно. Хатгал сумаасаа бид бензин авчиад. За энэ Баруун аймаг буюунд хөвсгөлийн хатгал матгалд бол бензинтаас асуудалгүй байна. Тэгээ сонирхолтой харагдаад хамгийн урт zip line гэдэг нэг. Эндээс яваад бүр тэр голын ирэг хүртэл явд юм шүү дээ.
цаад ирэх хүртлээ хардаа. Уул нь гоё юм те. Тавч суугаа унтах хахад тий. Тавчгүй л юм шин. Голын энэ дээд талаасаа тэр доод руугаа хүртэл 20 мянгаар уул нь явдгийм байна. Доороос яачих вэ? Буцаад тэр зипэрээ. Тэгээ анан төвтөөр суу гэсэн анандад таарах бэхэлгээ байхгүйгээ болчлоо. Ганцаараа арай өдөртэй гэд. Уул нэг гоё. Заах дараа үрдснэ. Булган аймагт бороо орсон. Солон татчих бидэд гүзээлцэн түүх гээд хайгаа явж байна. Хараа болоогүй байна. Жижиг болоогүй гүзээлцэнүүд. Эцэст нь нэг ямар ч ихний гүзээлцэнэ оллоо. Айгу баг байна уу? Энд үлгэр юм байна. Гол жоохон булангартай байна. Уул нь энэ жижиг голч гэсэн. Загастай байдаг гэж шүү. Хүүртэй нэм шитсэн. Амгүй л. За манай хэд юм дээ. Манай хэд хүүхдүүд энэ ч хөцөрдөж байна. Ийм гоё ширгэн дээр. За эмээ өндөрт. Ийм л гоё байгаль дээр байна да битт. Булганы өн төр нэх гоё газар биш үү? Би ч одоо бүр хөвсгөл рүү хичнээн жилийн өмнө явлаа. Бараг мартцсан байсан. Тэд ачаа бараагаа баглаад. Өнөөдөр хот орноо замаараа нэг төлөвөнд аваарч айргаа аавна. Наадмаар уу айргаа аавна. Тэгэл хотод наадамлна. Төлөвийн даваан дээр ирсэн. Наадмаар уу айргаа аавна. Тэ. Төлөвийн давааны авраг бууз. Авраг юм байна. Амтын одоо үзнэ. Том бууз гэдэг. Яг гоо энэ ави айрыг зардаг хүмүүсээс асуугаад анхдагч газар нь энэ улаан байш юм байна. За 3 ол авлаа. Гулааш бодото орох бууз. Томоос цаашгүй ер нь амт чанар маш муу байлаа. Гулааш нь битүү өөх. Бодото оргон ямар ч амтгүй нэг махан онцгүй бууз нь битүү өөхтэй. Тийм газар байлаа. За битгэд одоо эндээсээ Эрдэнэт дархан гээд хот руугаа явна. Тэгээд аялалтай цугаас та бүхэндээ баярлаа.